iOS 18.3-ны апдейт бол гарсан. За энэхүү апдейт нь яг 18.3 суусан байхад миний 3 дахь үе iPhone SE дээр үйлдвэрлэлийн системийнх нь хэмжээ нь болохоор 375.1 мегабайттайгаар бол ингээд гарсан байна. За тэгээд энэхүү апдейт хийхээс өмнө утсан дээрх сул зай 4882 гигабайт байсан. За тэгээд апдейт хийсэн дараа сул зай маань 5211 гигабайт болоод өмнөхөөсөө утас маань сул зай нь 329 мегабайттайгаар болоод ингээд ихсэн гэсэн үг. Ер нь бол ингээд хоёр зэгтэй апдейт ер нь бол сүүлийн хэдийг анзаараад хахад iOS 18 дээр ингээд хоёр дахь ингээд баг ингээд тохиолдолд ингээд болж гин сул зай маань ихсэж байгаа. За тэгээд үйлдвэрлэлийн систем маань код нь болохоор 22D72-тойгоор бол ингээд гарсан. За тэгээд яг үйлдвэрлэлийн системийн кодны хувьд яг үргэлжлүүлээ ярих юм бол iOS 18.3.1 маань одоо iPhone 10-аас iPhone 16 Pro Max хүртэлх бүх загварууд дээр яг саяны миний хэлсэн 22D72-тойгоор бол гарсан байгаа. За тэгээд зөвхөн iPhone 16 дээр тусдаа өөр бол кодтойгоор бол гарсан. Тэр нь болохоор 22D8075-тойгоор бол ингээд гарсан байна. Мэдээж хэрэг хоёр зэгтэй апдейт учраас одоо мэдгэцүү зөрчилт бол байхгүй. Bug fix юм уу одоо мэдээллийн аюулгүй байдлын кодны сайжруулалт бол орсон гэсэн үг. За энэхүү 18.3.1 маань болохоор зөвхөн ер нь бол одоо аюулгүй байдлын кодны сайжруулалт бол орсон гэж бол одоо Apple-ийн сайтн дээр бол одоо ингээд дурдсан байна. За тэгээд хэдүүлээ дэлгэрэнгүй харъя гэх юм бол зөвхөн ганцхан accessibility гэдэг хэсэг дээр л ерөөсөө энэхүү мэдээллийн аюулгүй байдлын кодны сайжруулалт бол ингээд ороод л таарсан байна. Маш цамхан апдейт бол ингээд гарсан. Benchmark онооны хувьд болохоор CPU хэсэг дээр 2333. За тэгээд multi-core score дээр болохоор 5615 оноо авсан. За энэ болохоор дундаж авдаг одоо 3 дахь үеийн iPhone SE дээрээс харьцуулахад single core score нь 100 оноо гарангаар илүү, multi-core score нь 200 гаруй одоо оноогоор илүү авсан. За GPU-с хэвд болохоор одоо 1000 гаруй оноогоор бол дундаж авдаг 3 дахь iPhone SE дээрээс бол өндөр оноо авч чадсан байгаа. Өнгөрсөн 3-7 хоногийн хугацаанд нийт бол одоо шинэ 6 зүйл бол Apple-ийн зүгээс бол гаргасан. За тэгээд энийг бол яг ивентээр биш одоо Tim Cook маань өөрийнхөө Twitter-ээр дамжуулаад одоо шинэ одоо бараа бүтээгдэхүүнийг танилцуулнаа гэсэн твитийг бол одоо хийсэн байгаа. За энэ дэр нь яг хамааралгүй бүр нэг өмнө гарсан зүйл нь юу вэ гэхээр ер нь бол одоо мэдж байгаа AirPod-тай харьцуулахад одоо Apple-ийн зүгээс хамтардаг Power Beats одоо ингээд энэ чихвч бол ингээд гардаг. Энэ чихвч маань бол дараагийн шинэ загвар нь бол гарсан. Power Beats Pro 2 бол гарсан. Үнэ нь $299.99 бол ингээд гарч байгаа юм байна. За тэгээд 4 өнгөний сонголттойгоор бол ингээд гарч байгаа. За тэгээд энэ чихвчний яг гол онцлог нь юу вэ гэхээр дууралт болон одоо noise cancel-аараа харьцуулахад Apple-ийн одоо AirPods Pro-гоос бол одоо мундаг байдгаараа үе үед бол одоо танигддаг. Тэгээд ямар ч байсан энэхүү харьцуулахад одоо AirPods Pro бол одоо хоёрынх нь үн маань $299 байгаа л одоо ингээд энэхүү одоо $1 ер нь л үнэтэй маань 99 центээр үнэтэй маань. Тэгээ харьцуулахад бол угаасаа Power Beats-ийн чихвч бол үе үед бол одоо дандаа илүү бол чанартай бол байдаг. За хамгийн ихэнд бол одоо танилцуулах байгаа зүйл маань бол одоо энгийн iPad бол байгаа. Энэ нь болохоор 11 дахь үеийн iPad гэж бол хэлж болно. За энэ бол iPad бол их сонирхолтой зүйл болсон. За үүний хувьд бол $349-тойгоор л гарч байгаа. Хамгийн доотлынх нь багтаамжны хэмжээ 126 GB, 128 GB гэж байгаа. За тэгээд чипний хувьд A16 чиптэй гэж байгаа. За энэ нь бол бас их үнэхээр сонирхолтой зүйл болж байгаа. За энийг дараа нь хэдүүлээд дэлгэрэнгүй бол ярилцъя те. За энэ чипэн дээр нь дараа нь тусгаалж бол ярина. Өнгөний сонголтын дээр бол ямар ч ийм өнгөнүүд бол байгаа юм байна. Мэдээж хэрэг Apple Pencil бол ажиллана. Дээр нь iPad OS үйлдвэрлэлийн систем явж байгаа. Бүгд бол мэдж байгаа байх. За тэгээд мэдээж хэрэг iPad учраас дээр нь зурах маяг ашиглаж байгаа хүмүүст бол одоо тохиромжтой гэж байгаамаа. За тэгээд голынх нь камер нь бол 12 мегапиксел бол мэдээж хэрэг гэж байгаа. За center stage буюу хөдөлгөөнгүүд ийштэй шүдэлт надад дагаж одоо камер нь бол хөдөлдөг гэж байгаа. За мэдээж хэрэг SIM-тэй буюу одоо дататай одоо хувилбарыг мэдээж хэрэг худалдаж авч болно. За тэгээд хэдүүлээ ингээд доошоо ингээд гүйлгээд яваад ингээд хамгийн чухал зэг дээр ингээд очие л та. За яа энэ ч гарч ирж байна те. За энэ нь одоо манай шинэ гарсан iPad маань. Ингээд доошоо гүйлгээ харах юм бол A16 чиптэй учраас ингээд Apple Intelligence байхгүй гэж байгаа. Энэ бол үнэхээр хүлээн зөвшөөрч болохгүй. Яагаад одоо жишээ нь энэ одоо түрүү одоо өнгөрсөн намраас хойш одоо өдийг хүртэл одоо Apple Intelligence-ээр бол ингээд бол одоо юу юм бүр ингээд одоо дагнаж байгаа. Одоо бүх юм дээрээ л одоо Apple Intelligence байгаа шүү гэж бол одоо рекламдаад бөөн юм болсон. Тэгээд тэгсэн чинь ингээд 2025 онд гарч байгаа iPad-н дээр нь энгийн iPad-н дээр нь Apple Intelligence дэмждэггүй чипийг оруулж ирж байгаа. Ингээд энийг гайхсан. Одоо өрсөлдөгч компаниуд ч тэр Apple өөрөө ч тэр одоо ингээд химэл оюун ухаантай үе одоо энэ хүү функц маш их рекламдсан. Тийм юм байж яагаад нэг бүр 2025 онд
бүгднийг жигэд Apple Intelligence-тэй төхөөрөмж болгож ийж ингээд ингийн iPad-а яагаад ингээ үлдээж байгаа юм бэ те. Яагаад энэ iPad-ын дээр A16 чип өгч байгаа юм бэ? Энэ дээр ядаж саяны гарсан iPhone 16-гийн A18 чип одоо тавих боломжууд яаж ч утсан байх л байсан баг. Тэгээд нэгэнт Apple Intelligence-ээр тэгж л айхтар дагнаж байгаа юм бол тэгээд энэ дээр Apple Intelligence байлгал та. Тэгээд наад захын зүгээр одоо жишээ нь өдөрт нэг одоо хэдий хязгаартай ч гэсэн ChatGPT-г ингээд ашиглахад бол ингээ үнэгүй байдаг. Тэгээд Apple-ийн хэрэглэгч нар ер нь ингээ хүн яагаад заавал Apple Intelligence-ийг ашиглахын тулд одоо жишээ нь заавал юм үнэтэй загвар нь болдож явах хэрэгтэй. Энэ дэр бол үнэхээр бол надад бол утгагүй санагдчихээн. Энэ бол бүр арай бүр дэнтэн. Одоо чинь энэ iPad-н дээр бол зүгээр л ChatGPT-ийн аппликейшн татаал эсвэл одоо өөр ямар ч үедээ өрсөлдөгч компаниудын зүйлийг хэмэл явахтай үйлдэлийг суулгаал ашиглах ингээ боломж байна. Тэгээд Apple-ийн үед ингээд яагаад ингээд нүд үзүүлэлт ингэж шофтер ингээ айлын шофтер өгч ингэж муухай үлдээдэг энэ үйлдэл ингээ дандаа мэрсээр угаасаа л дандаа л харагддаг. Тэгээд энэ iPad-ыг үнэхээр ингмээр байна. Энэ бол үнэхээр би бол үнэхээр бухимдсан. Энэ над чиг адилхан одоо бухимдж байгаа хүмүүсийн одоо би өмнөөс нь одоо ингэж илэрхийлэхийн тулд та нарт ингэж яриад байгаа. Тэгээд энэ бол арай л дэндүү. Энийг л би өнөөдөр ер нь голчилж ярихын тулд баг юм бичлэг хийж байгаа. Тэгээд болоо тий арай л дэндүү. Энэ Apple Intelligence энэ дээр 50 за арайч тий A18 та чипээ гаргахгүй яасан юм. Энэ бол үнэхээр бухимдмаар. За ингийн iPad гарсан. За тэгээд дараа нь iPad Air бол гарсан. За энэ Air дээр бол нэг айхтар супер бол яриад байх зүйл бол байхгүй. Гол зүйл маань M3 чиптэйг бол гарсан. За тэгээд саяны дурдсан ингийн iPad, за энэ дурдсан iPad Air-үүд бол ерөөсөө өнгөний сонголт, загвар бүх юм таг ижилхэн шүү. Тэгээд ерөөсөө доторх ганц өөр зүйл маань ерөөсөө тэр чип нь бол байгаамаа. За дараагийн ярих бас нэг жоохон богинотаад тахгүй бас нэг жоохон гоё мэдээ гэвэл шинэ MacBook Air маань бол гарсан. За тэгээд гарахтаа ингээд гоё шинэ өнгөтэй болж нэмэгдэж гарсан. Sky Blue Sky гэлөө. Энэ гоё нэг цэнхэрдүү өнгөнд дуртай хүмүүсээ бол одоо авахад бол их тохиромжтой бол санагдсан. За энэ гол зүйл маань яг энэ компьютер дээр юу болж байгаа нэхэр буцаад $999 болоод хямдарсан. Ер нь бол хэрвээ та нар санаж байгаа бол өмнөх M3 чиптэй M3 MacBook Air $1099 болоод бол ихсэн. Энэ бол айгу таагүй муухай мэдээ бол байсан. Уул нь бол M1, M2 одоо тэгээд M4 бүгд бол $999-аас бол эхэлж байна. 13 инчтэй загвар нь 15 жихоо ингээд $200 бол ингээд нэмэгдчихдэг. Тэгээд M3 дээр ингээд $1099-ээс нь буцаад ингээд одоо энгийн MacBook Air-үүд маань одоо хамгийн доотлолтой 13 инчтэй буцаад ингээд $999 болж байгаа юм байна. За тэгээд хэрвээ оюутан сурагч нар байх юм бол тухайн доотлолтож авч явахдаа дахиад $100 багасгаад $899 ингээд бол авч болдог бол байгаа. За тэгээд энэ MacBook-ны онцлог загвар одоо гаднах байдал гэх юм бол яг өмнөх M3-тайгаа бас яг л адилхан таг адилхан. Гэхдээ одоо өнгөний сонголт болон доторх чип үзүүлэлтээр бол ингээд одоо онцлог бол ингээд болж байна. Тэгээд 999-ийг бүр оюутан хүүхдүүд 899-ээр авна гэдэг нь бас их илүү гой сонголт болж өгч байгаа гэж бодож байна. За дараагийн энэ ярих бол бүр маш чухал. Яагаад вэ гэхээр Mac Studio бол одоо гарсан $2000-аар гарсан. За тэгээд хоёр төрлийн сонголттой чипээр бол гарч байгаа. M4 Max буюу бидний сайн мэдэх нөгөө нэг айхтар чип чинь M3 Ultra-тай гарсан. Энэ яг ямар учиртай зүйл болоод юм гэхээр миний яг тухайн үедээ судалж одоо харж мэдснээр бол M3 Ultra гэдэг чип бол ингээд гарах боломжгүй. Яагаад вэ гэхээр M3 Max одоо гэдэг энэ хоёр чип чи хоёр талаас нь ер нь шараад нэгтгээд M3 Ultra ингээд болох гол концепт бол явж байгаа шүү дээ. M1 Max, M2 Max-ууд чинь нэг хоёр талаасаа хоёр нийлээд M1 Ultra, M2 Ultra гарч исэн бол M3 Ultra яагаад гарахгүй ингэж амар удаадсан бэ гэхээр гол шалтгаан нь ер нь бол M3 Max чиптэй бол холбоотой. M3 Max чип маань өөрөө анх үйлдвэрлэгдэхдээ одоо яг хоёр талаас нь шараад нэгтгэх тийм одоо бүтцтэйгээр гараагүй учраас M3 Ultra гарахгүй гэж яриадсан чи M3 Ultra-ыг гарсан. Тэгээд энийг бол одоо ер нь бол ярьж байгаагаар бол M3 Max-ыг арай өөрөөр хийгээд хоёр талаас нь ингээд ер нь шараад нэгтгэгдсэн баха гэж бол ярьж байгаа юм билээ. За тэгээд M4 Max-тай харьцуулахад Spoon 32 core, Spoon 80 core ингээд бүр харьцуулах бүр тэнгэр газар шиг юм явж байгаа юм тий. Одоо RAM нь бол 512 хүртэл явна гэх мэтчлэн одоо neural engine гэдэг нь одоо 32 core-ыг хоёр дахин их маяг. За тэгээд хэдүүлээ үзүүлэлтүүдийг нь ер нь бол ингээ хараад явах юм бол за M4 Max бол одоо бусад Max-удаас хэр хурдан бэ гэдгийг нь харж болж байна. За M3 Ultra-ыг сонгох юм бол одоо 3D рендер хийдэг одоо програмууд дээр ажиллахад
ийм 2 ультра болон ийм 1 ультрагаасаа те одоо ямар хурдан бэ гэдгийг нь бол харж байгаа 6.4 дахин бол гэж байгаа. Энэ бол үнэхээр одоо гайхалтай гэхээс одоо UQ-тэй M3 ультра гэдэг чип манай Ливан гिचсэн ингээд бол гарсан. За тэгтээ нэг сонирхолтой юм яг юу болж байгаа вэ гэхээр энэхүү M3 ультра чипний маань single core score нь M4 Max-аас бага оноо авч байгаа. M4 Max чинь ерөөсөө 3925 оноо авч байгаа бол M3 Ultra 3221 оноо авч байгаа. За multi-core score нь бол ялч бол илүү байгааг та нар анзаарж байгаа. За тэгэнгүүт энэ дээр юу яригдж байгаа гэхээр ер нь дараагийн одоо M4 Max-ийн хоёр талаас нь шараад нэгтгсэн M4 Ultra chip ер нь одоо бушуу ингээд одоо гараасаа гэдэг одоо хүсэлтэй хүмүүс бол их болсон. Тэд нь ер нь бол ямар төхөөрөмжээр гарч байгааг тооцож байгаа гэхээр энэ одоо Mac Studio биш те нэг Mac Pro гэдэг одоо бүтэн процессор хэлбэрээр мэдээж хэрэг тухайн компьютер маань бол гардаг шүү дээ. Тэр маань бол одоо хараахан шинжилгээтэйг бас хөөрхөн хугацаа л өнгөрцөн байна. Тэрэн дээрээ процессорын Mac одоо Pro дээр одоо M4 Ultra chip бол гарах хаа гэж бол таамаглаж байгаа. За тэгээд дараагийн өөр сонирхолтой ярих юм нь юу гэхээр энэ M3 Ultra-г Mac Studio дээр бүх үзүүлэлтүүдийг тулгаад бүх одоо үнэтэй програмуудыг тавиад RAM-ыг тулгаад одоо хардын тулгаа бүх юмын тулгангууд энэ бол бүр одоо тавдаггүй одоо $14598 бол одоо ингээ үнэтэй болно гарах юм байна. Тэгээд одоо $150,000 гэдэг бол Монгол мөнгөөр хэдчихлэх одоо мэдэхгүй байна. Тэгээд тулгаж авах юм бол үнэхээр одоо супер компьютер бол гарнаа. Гэхдээ жоохон хазанж агаад M4 Ultra-г бас хүлээхэд бол зүгээр хаа гэж бол ингээ бодогдож байгаа. Хамгийн сүүлд танилцуулах одоо зүйл маань болохоор ер нь одоо 3-4 хоногийн өмнө гарсан AirPods Max гэдэг одоо энэхүү үнэтэй чихвчин дээр маань одоо үйлдвэрлэлийн системийн апдейт бол орж ирнэ. Тэр нь орж ирэхдээ бол одоо lossless audio буюу ер нь бол одоо бага latency-тэйгээр одоо сонсох чадвар гэх юм уу. Тэгэхдээ тэр нь бол заавал одоо тэр энэ дэмжлэгийг авахын тулд үйлдвэрлэлийн систем апдейт хийсэн ч гэсэн USB-C одоо ингээд кабель бол хэрэгтэй мэлээ. Тэгээд тэр баг тэр шинээр гарсан тэрийг гаргаж ирсэн кабель нь USB-C буюу одоо чихвчнийхээ доороос залгаад аудио 3.5 мм headphone jack оролцоотойгоор бол байсан. Тэгээд одоо хэрвээ та нар Apple-ийн сайт руу орох юм бол lossless audio маань тэгээд бас ultra low latency гэдэг энэ одоо үйлдэл маань яаж ийн гэхээр iOS 18.4 апдейтээс бол боломжтой. За тэгээд бас iPadOS, macOS бас хэрэгтэй одоо өөрийн төхөөрөмжөөр залгаж болно. Тэгээд AirPods Max with USB-C гэж байгаа. Тэгээд USB-C оролттой энэ давхар тэр кабелийг нь худалдаж авч ийж үйлдвэрлэлийн систем апдейт хийж ийж энэхүү lossless audio, ultra low latency гэдэг энэхүү гормыг бол одоо ингээд дэмжих нэ. За тэгээд нийт өнгөрсөн 3-7 хоногийн хугацаанд ийм 6 бүтээгдэхүүн бол ингээд гарсан байна. За тэгээд миний зүгээс дараагийн бичлэгэн дээрээ iOS 18.3.2 үйлдвэрлэлийн системийг WWDC 25 iOS 19-ийн тамга мэдээнүүдийг нэгтгэж базаад одоо гаргана гэж бол бодож байна. Маргааш нөгөө өдрөг болоод орно гэж бодож байна. Тэгээд жоохон ер нь бол шинжлэх хийхгүй удаачлаа. Тэгээд дараагийн iOS 18.3.2 бичлэгээр одоо маргааш нөгөө өдрөг бол ингээ уулзцаая.